Бид ихэнх л өшөө авалтад улангасан хитмэн Джон Уикийг үзэх дуртай. Харин хэрвээ Джон Уик Япон байсан бол нэг иймэрхүү л байх ёстой. Нодаагийн имчилгээрээ манга сэтгүүлсэн Netflix-ийн live action Demon City-г та бүхэн сонирхолж байна. Шинжүү хотын хаан ихтэй Хитмэн Саката хотгой ирлэн ээлжнийг ажилдаа гарахаар бэлдэж буугаар кино маань эхэлнэ. Тэр бол ерөөсөө Япон Джон Уик гэсэн үг. Үнэтэй машинаа хөлгөлөн гараал явж байгаа. Энд бол нэгэн якуза бүлгийнхэн. Тэдний босс бол энэ хотод нэлээд хүчтэй мэдлэлтэй нэгэн гэдэг нь тодорхой. Энэ үеэр харин Саката аль хэдийн ирчихсэн тэднээс нэг нэгээр нь хасаад эхэлсэн. Тэд хичнээн олоолаа байсан ч түүн тэдний тоо ерөөсөө хамаагүй. Джон Уик шиг бууж хэрэглэхгүй зүгээр зүсээ л явждаг амар гараа. Өнөөх том босс чинь энэ хүмүүсийн торгоохоор нь зүгтээ зүгтэж чадахгүй л байсаар. Түүний хамгийн хүчтэй хамгаалагчт нь Сакатад юу ч болохгүй. Ингээд энэ бүхний эцэст өрөөнийхөө буланд айшигдээ суух том босс дээр Саката ирж байгаа нь. Хичнээн амин гож үйлсэн ч угаасаа нэмэргүй. Мань хүн ажлаа дуусгачаал явуулгүй яах вэ? Энэ түүний хамгийн сүүлийн ажил байсан бөгөөд энэхүү тэрээр зодог тайлж байгаамаа. Учир нь тэр гэр бүлтэй үр хөвгтэй болсон ба энэ ажлаа одоо үргэлжлүүлж хийхийг хүсэхгүй л байгаа юм. Түүний гэртээ ирэхэд нь угтаж авах эхнэр хөвгтөн. Яагаад зодог тайлахыг хүсэх болсон нь ч энэ бүхнээс харахад тодорхой байлаа. Одоо шинэ ажил хайж эхэлнэ гэхэд нь түүний эхнэр их санаа амарч байгаа мэт. Гэвч гинтэл огт төсөөлөөгүй зүйл болж тэднийд нүрээ нуух багтаа хүмүүс дайрч орж ирсэн байгаа нь. Эхнэр хүүхдийг барьцаалсан ба тод томшгүй олон ажил гүйцэтгэсэн хитмэнийг зүгээрс нэг орхихгүй нь тодорхойсон биз. Нэгэн түүний гэр бүлийнхээ аюулд байгаа тул тэр юу ч хийж чадахгүй. Уучлал говьл өнгөрөх болов гэж найдсан ч энэ бүхэн нэгэн л оройтсон байлаа. Тэрээр хийж чадах зүйлгүйгээ ойлгосон. Эцсийн хүчээр шавхан зүгтгэж ойрлохоос өөр чадах зүйл түүнд байсангүй. Түрүүх хаасан том якуза бүлэглэлийн босс одоо байхгүй болсноор энэ хотыг өдөртөн захирах шинэ бүлэглэл нь эднэрэл болж таарж байгаа. Ийхүү телевизээр Саката эхнэр хүүхдээ халан өөрийнхөө амийг хорлсон гэх мэдээ гархан зэрэг. Энэ үйл явдлаас 12 жилийн дараа Саката толгойдоо буудулсан ч үхээгүй юм байлаа. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэйгээр 12 жилийн хорийн халыг эдэлж дуусаад гарч байгаа нь. Түүнийг одоо харж хандаж байгаа хүн өнөө киноных нь гарсан хамтран ажиллагч нь. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Шинжууд маш хурдцтайгаар хөгжсөн. Энэ бүхэн хүнийг бүрийн хүчин зүтгэл, итгэл үнэмшлэдэргээр сүр поп юм ярих энэ залуу бол хотын дарга нь. Бүр нэг амар л залтай царайтайгаар. Хот нь хөгжөд байгаа л гэсэн хэрнээ сэтгүүлчдийн асууж буй асуултаас энэ бүхэн эсэргээрээ гэдгийг ойлгоход амархан байлаа. Хүмүүс ор сургаггүй алга болох, гадны нөлөөгөө өгөх, шийдэгдэхгүй гэмт хэрэгүүд ихсэх гэх мэт эдгээр зүйлсийн статистик 15% өссөн болж таарав. Энэ мэд асуулт асуусан сэтгүүлчдийгч тэр даруул амын тагланаа. Өнгийн хэсэгтэл хөгжсөн мэт ярьж байгаа боловч 10-аад жилийн дотор амьдрал уламл хэцүүдсэн. Манай онж тэрэгзэр дээр сум бүрэн халамжлал байхаас өөр аргагүй. Ганцаараа хоолоож идэж чадахгүй. Хамтрагчаа хөөрхий бас чадхаараа л харж хандж байгаа. Ингээд нэг өрөө салхилаад орж явахт нь түнд өс сансан нэгэн хүн дайрхан зэрэг. Олон жилийн өмнө гарыг нь тасцсан өнөх гангстер л ахгүй юу. Гэхдээ инглигээ Саката мэдж байгаа ч юм байхгүй. Энэ үеэр нөгөө болохгүй асуулт асуугаад зэнцдүүлж харагдах ба одоо байгаа бүлэглэлийнхэн хүний 8 хар тамхи гэх мэт хөл бус аргуудаар хөрөмжиж хүчтэй болсон тухайч гарнаа. Ийхүү ярилцаа сууж байхад нь өнөөх л баг зүсэн бүлэглэлийнхэн тэдэл энэ хотыг одоо захирддаг шүү дээ. Аль хэдийн цагдаа хүчнийхнийгч контролдох хэмжээний хүчтэй болсон байлгүй л яхав. Сакатач хутгалуулсан учраас эмнэлэгт хөрөгдөөд ирсэн байгаа нь. Түүнийг өхөөгүй амьд үлснэг ч эдгээр мэдчихсэн л болж таардаг. Ингээд энэ удаа дуусгаагүй ажлаа дуусгах гэж байгаа нь л энэ. Гэхдээ юу гэж ингээд дуусгав? Эхнэр хүүхдийг хэн алсан бол хинүүстэй тэмцэлдэх ёстойгоо бүгдийг нь мэдсэн учраас тархин биеэ захирах гэж үзнэ. 12 жил хөдөлгөөнгүй байсан байх шүү дээ. Энэ хотын бүх зүйл авилгадаа баригдсан. Цагдаа хүчнийхэн шударгаар ажиллагаа болсон нь ойлгомжтой. Харин эндээс л эхлэн Саката өшөөгөө авч эхэлж байгаа. Аль хэдийн Сакатаг аврахаар хамтран ажиллагч нэрсэн. Түүний ингээд алхаж байгааг хараад шок боллоо яхав.
Гэхдээ энэ үед түүнд даалгавар ирсэн бөгөөд Сакатаг алаад цогцыг авчрах. Хот маань ажиллаа хийсээр л. Ажил нь бол тэгээ ойлгомжтой. Харт амхиа үйлдвэрлэн хүнээ наймаална. Энэ минь өгний гой дөрүүдээр буудаг гоёл жүжигч энэ өндөр яасан яваа мэдэхгүй. Нэг ингэж аваараа л байгаа. Энэ хотыг удирдах байгаа бүлэглэл нь бараг өөрсдийн гэсэн шашин шүтлэг, ёс заншилтай. Түүнд юу хийсэн? Амьдралыг нь яаж там болгосон гэд бүгдийг тос санаж буй Саката. Гэвч өнөөх хамтрагч нь даалгавраа биелүүлэн түүний цогцыг авчирч өгж байгаа нь инээ. Сакатагийн цогц мөн эсгийг шалгаад шууд л хог шатах хэсэг рүү явуулж байгаа. Гэхдээ юу гэж энэ бүхэн үнэн байх вэ? Өгсөн хүн босоол ирдэг. Барилга дотор гал алдсантай ялгаа юу байх вэ? Тэд бүгд Сакатаг хараад айжчихрэн штт. Сакатад энэ жижиг хүмүүс нэг хамаагүй л дээ. Энтгийг удирдах байгаа хүнийг нь олох гэж тэд бүгдийг нэг нэгээр нь алан цааш явсаар. Тэр нь харин түүнийг зогсоож чадахгүйгээ аль үжээ мэдсэн. Хэдийнэ Библиэнд орсон байлгүй яхав. Үйлдвэрээ тэр чигтэн дэлбэлэх. Ямар ч тач түүнийг устгасан хэмээн цааш ярьж байх бөгөөд Саката угаасаа өгөхгүй штэ. Харин энэ үед өнөөх хамтрагч нь гарч ирхэн тэр. Хэдий түүний талч гэлээ анх Сакатагийн гэрийн байшлыг зааж өгсөн хүн энэ хамтрагч нь л байсан юм байлээ л дээ. Тэр бүгдийг уучлан уушлал хүссэн ч түүний яриагч бүрэн сонсох шаардлага байсангүй. Ингээд томчуудаас нь нэгийг барьж авсан юм чинь жинхэнэ хэргэлгүй яах вэ? Энэ бүхний ард хэн байгаа нь тодорхой болж байгаа. Мэдээж нэг хотын дараачтай боломжтой. Гэхдээ эндээс мөн маш чухал нэг зүйлийг мэдэж авнаа. Түүний охин амьд болохыг. Тэрээр одоо 18-аас хүрээд том охин болсон. Тэр энэ бүхэн зүгээрс нэг өшөө авах биш болж байгаа. Охиноо аврах гэсэн маш том даалгавартай нүр тулж байгаа Саката. Аль хэдийн эмнэлэгт болсон бас үйлдвэрт болсон хэрэгүүдэд Саката гэмт хэрэгцэн бизээр мэдээ гараад эрен сурвалжлал эхэлсэн. Түүний охин ийм том болсон. Мэдээж энэ мэдийг үзээд аавгаа гэж мэдэхгүй л дээ. Түүнийг харж өсгсөн хүн нь нөгөө залууч. Гэхдээ яавч тийм эрүүл сэтлэр өсгөөгүй л байгаа. Ямар тач босстойгоо яриад Сакатаг хайж болох талаар л ярилцдаг. Тэр өдөрт хотоос гараад явцсан шиж магадгүй. За юу гэж гараа явах вэ? Охин амьд байгаа гэдгийг мэдсэн хүн чинь олон бүрэл гарахгүй штэ. Ямар тач хуучны танил дээр ирсэн байгаа нь. Цагдаа байсан тэрээр хотыг удирдах байгаа бүлгэлийн талаар баггүй мэдээлэлтэй. Түүнээс авсан мэдээллээр охиноо аврахыг шууд л очиж байгаа. Бараг аавраа үнрээр хаана байгааг нь мэдээд байна уу хэлцээ. Охиноо олоод ирдэг. Гэхдээ охин түүнээс айж нудаад юун гарч ирэх. Энэ зөвлөгийг л өөрийнхөө аавыг гэж бодоод байгаа штэ. Ийхүү тэр хоёрын тулаан эхэлнэ. Мэдээ Сакатад юуж болохгүй. Эхнэрийг нь алсан хүн болохыг энэ үеэр ойлгодог. Ингээ яг түүнийг алах гэхэд өөрийг нь танихгүй охин түүнийг зогсоож байгаа нь. Ямар ч тач охиноо харсан. Гэхдээ охиноор нь одоо өгөө шийхээр л болж байгаа. Ирж амиа тушаахгүй бол охиныг ч алан шүүлгэдэг. За тэгээд 12 жилийн дараа ахин нэг удаа өөрийн Джон Вику илүү явцснаа. Хэдий шархацсан ч гэлээ өөрийгөө зэвсгэлж яваад хүлгээ унаалах харж байгаа. Түүний ирж явааг тэнд байх бүх хүн л мэдж байгаа. Тэд амьсгаа даран хүлээсээр. Ерөөсөл гөлгнүүдээ би ирлээ гээл ороод ирж байгаа. Ирмэгцээл цусаар гол горих урсгана. Энэ бүхнийг харан өөрсдийнхөө ээлжийг хүлээж ийн ол гэлтэй. Энэ амцан өдийн хүртэл охиныг нь өсгсөн шалтгаан бол ерөөсөл юу гэж тайлбарлах юм? Нэмэх 18 гээл болгочих. Тэгэхээр түүнийг өхлийн муугаар алахыг хүсэх нь тодорхой. Ингээл цааш охиноо аврахаар явнаа. Нэг алхмаар урагшлаалгаа. Ингээ эцэст нь охин дээрээч ирдэг. Мэдээж түүнийг хараад айхаас өөр реакшн үзүүлэхгүй. Тэд Сакатаг инжил нэгэн барьж авнаа. Тэд түүнийг энэ хотын чөтгөрлөгч дуудсаар бараг түүнээс хотоо хамгаалаад байгаа ухаан нэлээд мэрж байгаа. Сакатаг өөрийнхөө жинхэнэ чөтгөрийн дөрөв үзүүл хэмээн охиноор нь айлхан сүрдүүлнэ. Харин яг энэ үед л өнөөх хуучны танил нь орж ирэн энэ олжгүй бүхнийг саатуулах нь тэр.
Охин ч аавынхаа зүгтаа гэж орлого дуунаар эцэст нь бүгдийг санав. Ингээд охиноо тулсан аюулаас аварсан болохоор одоо тэнд байх бүгдийг алхалуулсан. Гэсэн чинь жинхэнэ химп нүдүүлэл эхэлдэм байгаа сте. Эцэс төгсгөлгүй тулаан үргэлжилсээр. Хүн бол уг нь үдэд өгмээрсэн. Хүн биш чөтгөрл юм да. Энэ Улаанбагтаа алууч нь хэн байсан гэж манай энэ хотын даргын ихэр дүнл болж таардаг. Нэг нь урдаа гарч хороо найруулаад нөгөө нь хойноо цэвэрлэгийг нь хийгээл явдаг байсан бэлээ. Хар багасаа л ахан дүүдэд тушаасаар ирсэн. Ингээд өхүүлж байгаа болохоор ууртай ахын ч ойлгомжтой л тоо. Охин зүгтах боломжтой байсан хэдий ч аавдаа санаа зовж эргэлзээр л байдаг. Одоо өргөжлүүлэн тулдна гэдэг бараг л боломжгүй. Тулаан эхлээд удсанчгүй тэр шууд нэг гараа тастуулж байгаа. Тэгэд өхгүй. Хоёр гараа хойлынгийн тайруулгаа шахаж комбек хийх хэрэгтэй л болно 11-2-оос. Ерөөсөө зүсүүлээгүй, дөрүүлээгүй газар үлдээгүй хэдий ч дайрсаар л байх Саката. Харин ингэж л энэ бүхний төгсгөлд түүнийг чөтгөр гэдэгтээ илэрж байгаа нэ. Ийхүү хотын дарагч үхээд өгөө. Үүнтэй зэрэгцэн охинч аав дээр ирсэн байдаг. Бүх зүйл гэхдээ хараахан дуусаагүй л байлаа. Энэ бүр өхөж өгдөг болгаач юм аа. Одоо түүнийг хэн болгохыг охинч ойлгосон. Тэр бол ээж нь алсан халуурчаа. Эцэст нь ийм том болсон охиноо тэрвэрэд ээжийг нь аварч чадаагүйдаа уучлалгүй удалгүй хараас нь өгч байгаамаа түүний аав. Энэ бүхний дараа бүгдийг араас нь ирээд цэвэрлээл дуусж байгаа. Ингээд хэсэг хугацаач өнгөрөх бөгөөд гайхмаар нь нөгөө хотын даргагүй амьд байхын зэрэг. Бүр ярилцлага өгч мөгцөн сууж их ба яг үндэ тэр нь ихэр дүнл байж таардаг. Тухайд үхээгүй юм байлаа л дээ. Өөрийнхөө зүудэг багийг артаа үлдээ. Ахыхаа амьдралаар үргэлжлүүлэн амьдрахаар болж сая л нэг бүх хүч эрэх мэдлийг өөрийн болгосон тэр. Гэхдээ баярлж амжихгүй яч аваас ингээл тусаа. Сакатагийн охин юу гэж түүнийг амьд үлдээх вэ? Аавынхаа өшөөг ирж аван аавынхаа машиныг унж ер нь түүний амьдралыг үргэлжлүүлж буугаар киноман дуснаа.